Улсын хурлын гишүүн Даваагийн цогтбаатрыг чөлөөлөх асуудал хуулийн мухардалд орсон хэмээн хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл тайлбарласан. Тэгвэл хууль мухардалд орно гэж байдаггүй. Улсын хурл үндсэн хуулийн цэцэд хандах ёстой гэж улсын хурлын гишүүн энх баяр хууль зүйн сайдад зөвлөлөө. Өчигдөр Алтан гэрэл сайд нэг мэдээлэл хийсэн байлаа. Энэ Даваагийн цогтбаатар гишүүний асуудлаар. Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараад гин буруутай гэд үздсэн. За энэ бол одоо хуулийн мухардалд орцсон гэж хэлсэн байл. Хуульд бол мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол үндсэн хуулийн цэц өөрөө энэ мухардлыг арилгаж явах ийм одоо чиг үүрэгтэй. Хэрвээ улсын их хурд мухардчаад байгаа юм бол үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж энэ асуудлаа шийдвэрлэгдэх ёстой. Бид улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэсэн үндсэн хуультай мөртлөө улсын их хурд нь ард иргэдээс хууль биелүүлээ гэж шаардаад байх улс төр эрх зүй ёс суртахууны эрх байхгүй болж байгаа. Тийм учраас би энэ Даваагийн цогтбаатар гишүүнийг одоо би хүнийх нь хувьд ерөөсөө ярьж байгаа асуудал биш. Та одоо ойлгож байгаа байх гэж үзэж байна. Би хөгжлийн банкны хэргийг үзэж байгаа ч гэсэн энэ Даваагийн цогтбаатар гишүүнийг би гин буруутай гэж би олж харж байгаагүй. Жишээлбэл. Тэгэхдээ шүүхийн шийдвэр гарчаад байна.